Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдчвэ танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 45 дугаар хэсэг. Сувда энэ чинь маш чухал зураг байна. Би энд хідэн дарга нартай уулзаж ярилцахад Айрмынхан хойдон жилээс Монголын асуудал руу орох нь илэрхий болсон. Баттай баримтаар бол Айрмынхан халах, хайл ёстголын сав, баян цагааны нурууг анхааралтай авсан эргэлзээгүй. Үүнийг Жанжин сүмийн асуудалтай уялдуулбал Номон хан бүр давааны чиглэлийг чухалчилж байгаа нь илэрхий байна. Энэ талаар чамд мэдэж сонссон юм би юу? Японы армийн Жанжин штаб Алс дорнд руу чиглүүлсэн Оцу гэдэг төлөвлөгөөний дагуу Солонгост байгаа дивизиудыг Хасан нуурын чиглэлд хөдөлгөж магадгүй байгаа. Гавантууны арим зөвлөлтийн Алс дорнд руу хандуулсан ажиллагаандаа түшиглэж халах голын асуудлыг сонирхож байгаа. Тиймээс Хасан нуур халах голын ажиллагаа өөр хоорондоо ямар холбоотойг тодруулсан цагт армийн ажиллагаа халах гол руу чиглэх цаг хугацааг нарийн тогтоох сэжин болж өгнө гэж үзэж байна. Иймээс та өөрийнхөө шугамар энэ бүхнийг шалгах нь чухал гэснээр Сувда Аяна Усу хоёрын албан яриа дууслаа. Сувда цагаан хараад хэдэм өчүүлжсэнийг мэдэнгүүт Аяна Усугийн дэргэд жаахан суумаар санагдаж сэтгэл нь дэнсэлж байлаа. Сувда Аяна Усугийнхаас гарангууд тэдний холбоо тасарна гэдгийг юунаас ч илүү ойлгож байв. Учир нь үүнээс хойш Аяна Усу төвийн холбоочонтой ажиллах ёстой билээ. Сувда би чамайг нэг хүнтэй танилцуулах ёстой. Энэ бол төвөөс ирсэн даалгавар. Гэхэд Сувда толгой дохин зөвшөөрлөө. Аяна Усу энэ өдөр ер бусын баяр баясгалантай байлаа. Тэрээр энэ өдрөөс хойш Сувдатай дахин уулзахгүй гэдгийг гадарлаагүй юм шиг санагдах учраас Сувдагийн сэтгэлд нэг л хачин өрөвдөлтэй болоо. Сувда Аяна Усуг дагаж хоёр давхар байшингийн нэгэн өрөөнд оронгуутаан Европ хувцсан мөссөн хасуу той шиг хараад зог тусан зогсонгуутаан Аяна Усу руу гайхсан нүдээр ширтэв. Сувда дүүтэйгэн чингэж уулзна гэж сансангүй. Өмнө нь зогсож байгаа дүүгэн хараад нүдэнд нь нулимс өөрийн ирэхгүй цээлгэнэж буйг ойлгов. Хасуу тойши Сувдагийн нүдэнд нулимс гүйлгэнхийг ажаад суудласан өндингүүт амандаан "Игч минь" гэж шивнэв. Тэрээр игч рүүгэн алхсан боловч хөл нь хөшчихсөн юм шиг санагдаад хөдөлж өгөхгүй байлаа. Чухам энэхэн үед өрөөнд нэгэн баг дарга орж ирлээ. "Баг дэслэгч юу болов?" гэж хасуу тойшиг асуутал тэрээр Сафрановын 3 хүн гудамжинд үзэгдээд цаг шахан болж байна. Би Сафрановын туслагтай утсаар ярьж сургалтал мөгдөнгөөс ирсэн нэг Япон ахмадтай хамт гарсан гэж байна. Миний бодлоор бол тэр хоёр ингэсхийгээд энд орж ирнэ. Сафрановын нэг туршуул Аяна Усу таныг ажиглаад байдаг болсон. Тэр туршуул гудамжинд байгаа. Ингэхээр Сафранов хэнийг сонирхож байгаа нь тодорхой гэлээ. За тэгвэл байдлаа өөрчлөх ёстой. Тэгээд Сафранов Япон даргатайгаа ирвэл зочдын өрөөнд хүндэтгэн хүлээж авъя. Ер нь ийм болж магадгүй гэж бодож байсан юм. Ингэхээр баг дэслэгч та энэ эмэгтэйтэй хамт нууц хаалгаар гарч буудалд хүргэж өг. Тэгтээ хэнд ч мэдэгдэж болохгүй шүү. Манай доод зойр нөгөө долынхаа байшинтай урт хонглоор холбогддог юм. Та тэр хонглоор яваад нэг хаалганд тулна. Төвнийг энэ түлхүүрээр онгоолгоорой. Гээд халааснасаа хоёр түлхүүр гаргаж өглөө. Сувда баг дэслэгч хоёрыг доод зойр руу орсны дараахан хаалга зохих чимээ тодоос тод сонсогдлоо. Гэтэл Аяна Усугийн туслах зэрэгэлдэх хөрөөнөөс орж ирлээ. Аяна Усу үйлчлэгчтэйгээ уулзсангуудаа "Хаалга тайлж өгөөд гейждийг зочдын өрөөнд оруулаарай. Харин нөгөө хоёр хадагта бий биз" гэлээ. Аяна Усусан "Тэд таныг хайцсан юм бэ? Хүн урьдчаад алга болчихдог хэнэггүй хүн шүү" гэд байсан. "Би таны гадагшаа гарсан одоо хоёр нэ" гэж гисэн. "Одоо тэд хөзрөөр тоглож байгаа" гэлээ. "Бид хоёр тэдэн дээр очино. Гейждийг тийш нь оруулаарай" гэд Аяна Усу хасуу той шиг дагуулж зочдын өрөө рүү чиглэлээ.
Уужим өрөөний голд залсан ширээний хоёр талд бие биерүүгэн харан суусан хоёр эмэгтэй хөзөр тоглож буйг харсан хасуу тойши модерн буудлын үйлчлэгч бүсгүйчүүд гэдгийг төвөггүй мэдлээ. Хүүхнүүдээ, за та хоёр маань их үйдэв. Ингэж хүлээлгэснийг минь уучлаарай. Гуйхад гомдж болохгүй шүү. Гээд Айнаусуу ширээн дээрээс сакэ авч хундаглав. Тэд эхнийхэн хундгыг дөнгөж өргөж байтал Сафронов Йоши хоёр орж ирлээ. Айнаусуу тэдний баяр баясгалантай увагтан авч сайн хүн санаагаараа үний юм а. Ноён хурандаа наашаасуу хувцас хөнгөл гэж хэлээд зогсохыг аживал нэлээн халамцуу гэмээр харагдан. Айнаусуу сан бид албаны хэрэгээр явж байгаа болохоор та бүхний ая дохойг алдуулчих шиг боллоо. Бид танай байшинд орсон нэг эмэгтэйг сонирхсон юм гэж Йоши хэлэхэд модерн буудлын үйлчлэгчийн нэг нь та Йоши-сан нааша суугаач те гэж урайлгын хэлхийг аживал Ахмадыг сайн таньдаг болол доо. За тэгвэл та хоёрын хайж яваа тэр эмэгтэй манайд байхгүй юм шиг дээ. Нууцын биш бол хэнийг сонирхсон юм бэ гэж Айнаусуу согтуу хүн шиг хэлман хазах шахан асуулаа. Мөгдөнгөс ява совда гэдэг эмэгтэйг хаатаас нь сургалаад байгаа юм гэж Сафроновыг хэлэхэд Йоши тэдний ярианд оролцож генерал маргааш өглөө хайлаар руу дагуулж явах тул совдад хил дуулах гэж тушаалаа. Дам сурагдвал морин тэргэнд суугаа танай байшинд ирсэн болол та. Гэтэл Йошиг нь танилвсгүй. Ахмада бид хоёр түрүүхэн морин тэргээр энд ирсэн штэ. Бүр тодорхой хэлбэл энд орж ирээд 20-од мэж болчихлоо гэж хэдий ирснээ нотлон айлдав. За, ноён тадагтанараа биднийг уучлаарай гэхэд Айнаусуу учраан олдсноос хойш та хоёр дээшээ суул да. Жаахан наригцгаая гэд ширээн дүрлээ. Айнаусуу сан бид ажилтай тул та бүхний нариганд оролцож чадахгүй нэ гэд Сафронов өрөөнөөс гарахаар шийдэв. Ингэхээс өөр замгүй байлаа. Учир нь хасуу тойшигийн дэргэд Айнаусуугинд үзлэг хийсэн нь ёс зүйд таарахгүй. Төвгээр үл барам Хаатогийн нэрийг барин санамсргүй худлаа хэлсэндээ баггүй бандлаа. Учир нь генерал Хаато хайлаар Манжуур өртөөнд байгаа Японы зэргийн төлөөлөгчийн тэргүүн нартаа уулзаж Ар Монголын хил рүү явуулах өдөөн хадгалгын талаар ярилцах тул энгийн хүмүүсийн дэргэд албаны нууц дэлгэсэн хэрэгт орооцолдож болох эгзэгтэй ажээ. Энэ хэрэгээс мултрахын тул Хаатогийн аяыг олж ятгах хэрэгтэй гэдгийг Йоши Сафронов хоёрын хэн нь ойлгож байв. Тиймээс сувда генералтай хамт хайлаар руу явуулаад тэндээс мөс дорох замыг юм уу эсвэл халуун аршаан дайрч вангийн сүм орох замыг отож Тозиягийн даалгаврыг хэрэгжүүлэх нь тохиромжтой гэж үзлээ. Жингээд Йоши генералтай уулзаж сувдаг дагуулж явахыг ятгахаар шийдэж өг бүрэн цэнэж үзлээ. Айнаусуу төвөөс өгсөн үүргийн дагуу эгчдүү хоёрыг уулзуулад учир байдлыг зохих хэмжээнд тайлбарлаж өгөх ёстой байсан. Нэг эцгийн хүүхдүүд уулзсан боловч сэтгэл санааны үгийг ярьж амжсангүй. Тиймээс хасуу тойши шүнжэнгөн амьдрал ахуйгаан бодож эгчийнхээ тухай Айнаусуугаас сонссноо эргэцүүлнэ. Сафронов яагаад сувдаг сонирхсон бэ? Энэ талаар Йоши зааварлсан хэрэгүү. Тэгээд ч зогссонгүй Йоши Сафроновын хөдөлгөөн бүрийг хянаж ажиглаж байгаа хэрэг. Ер нь Сафроновтой уулзаж ярилцъя. Хурандаа эгчийн сургийг эхэлж гаргасан хүн. Тиймээс түүнтэй уулзаж ярилцах нь чухал. Одоо утсаар ярих уу? Болохгүй. Йоши Сафроновын ажиллагааг хянаж байгаа бол өдийд утасны яриас сонсох нөхөн бэлдчихсэн байгаа. Йоши ийм ажиллагаа боловсруулж чадсан бол бусдын яриа сонсох зөвшөөрөл авсан байх ёстой. Йошид утасны яриа сонсох зөвшөөрлийг хэн өгөх вэ? Хаатоогоос уу? Эсвэл Тозиягаас уу? Бүрэн эрхийнхээ дагуу ийм даалгаврыг Тозия л өгөх ёстой. Тэгвэл сувдаг хянах ажлыг Тозия Йошид өгсөн байх нэ? Эд яагаад сувдаг хянах болов?
Хасуу тойшээ ингэж өөрөөсөө асуусан боловч ямар ч хариу өгч чадсангүй. Тэгээд шүнжэнгөн эргэцүүлж бодохдоо хэрэг хочтой туршуултаа ярилцсанаа саналаа. Цэнгүн түүний охин Юки шүү дээ. Ингэхээр Юки бид нар төрөл садангууд гэдэг илэрхий. Тозия бидний төрөл садангийн холбоог бүрэн өсөн таслахаар шийтсэн хэрэгүү. Сувда энэ талаар Юкид дуулгасныг мэдсэн Тозия төрөл садангийнхаа талаар бүдэг бадаг ойлголттой байгаа Юкигээс Сувдаг холдуулахыг эрхэмлсэн хэрэгүү. Тэгвэл Сувдаг устгах ганц л арга бий. Юки төрөл садангийнхаа холбоог нарийн мэдвэл Тозиягийн цаашдын ажил төрөлд баггүй нөлөөтэй. Тиймээс Тозия энэ хоёрын холбоог таслах аргыг нарийн боловсруулсан байж таарна. Тозия Сувдаг устгах чадвал түүний амь настай холбогдсон хэргийг Юкид энгийн зүйлээр тайлбарлаад цагаатгаж дөнгөн шүү дээ. Хасуу тойши шүнжэнгөн ингэж бодоод өглөө эртэ болсонгууд Хато генералын туслагтай удсаар ярьлаа. Хасуу тойши-сан генерал цагийн дараа хайл ярд онсон. Та гаргаж өгөх ёстой. Нөгөө талаар модерн буудалд байгаа Сувда-сан генералыг дагаж явах ёстой. Ингэхээр та тэр эмэгтэйг буудлаас авч онгоцны буудал дээр очихын дээр биз? Уг нь над үүрэг өгсөн юм л да. Гэтэл би генералын эмийг бэлдэх гэж байгаад баяжгадаад байна. Тэгээд таныг Сувда руу явуулъя гэж бодлоо. Та дургуйцгүй үсттэй. Сафронов намайг сургал уу? Гэж Хасуу тойшиг асуудал. Үгүй шүү. Тэр чинь ханширээ рүү явах гэж байгаа юм биш үү дээ. Гэлээ. Олоолаа явах нь уу? Яшита хоёулахна явах баха. Вангийн сүмээс ханширээ хүртлэх төмөр замын асуудлаар хүмүүс явах ёстой. Тэгэхээр тэднийхээ явахаар болж дээ. Гэж Хасуу тойшиг хэлэхэд генералын туслах. Тийм байхаа. Синзэнгээс тусгай галт тэр гарах ёстой. Тэгэхээр тэд явж таарна байх. Хамгаалтын асуудал яригдаад байсан гэж учрын явдлыг тайлбарлав. Би тэгээд генералтай уулзах уу? Шууд эндээс буудлын руу очих юм уу? Хасуу тойши-сан та буудлын дээр очиод хүлээж бай. Би эндээс унаа явуулчихъя. Та тэндээс Сувдаг аваад онгоцны буудлын дээр очисон дээр байх. Би генерал энэ тухай хэлдэгчхий та. Танд ердөө цагийн хугацаа үлдсэн шүү. Хасуу тойшид цагаан харвал өглөөний 6 цаг болж байлаа. Чингэд тэр дорон хувцлаад буудлын руу очиж Сувдатай уулзахыг яарав. Тэрээр буудал дэрэнгүүтэн Сувдатай удсаар яриад буудлын үүдний өрөөнд хүлээж байгаагаан хэллээ. Хасуу тойши ихчээсэн хэдэн зүйл лавлахыг бодовч боломж муутай ажээ. Учир нь машин дотор Сувдатай ярьж болохгүй. Тэгэхээр ихчтэйгээ ярих ганц боломж бол буудлын өрөөнд машин хүлээх хугацааг ашиглах ёстой ажээ. Хасуу тойши эгчтэйгээ өрөөнд нь ярьж болохгүй гэдгийг хинээс ч илүү мэдж байсан тул буудлын үүдний өрөөг сонгож авлаа. Тэнд эгчигийн хүлээж байх хооронд буудлын үүдний өрөөнд байгаа хүн бүрийг ажиглав. Гол хаалганы дэргэд буудлын хаалгач өвгөн сууж баруун талын ханын дагуу зассан ширээний зөөлөн сандлын нэг дээр суусан залуу ир сонин гарчиглаж байв. Хасуу тойши зүүн ханын дагуу зассан явган ширээний дэргэд байгаа зөөлөн суудалтай сандал дээр сууж эгчигийн хүлээн. Чухам энэхэм өчид Сувда буудлын гол шатаар бууж дүүгийнхэн дэргэд эрэнгүүд хас чулуу минь дүү минь гэж шивнэгтүүдий хэлээд сайн ойрсон гэж асуугаад уруулаан тас чимээлээ. Сувдасан та биеэн бэр. Би таныг онгоцны буудлаар хүргэж өгнө. Гэхэд Сувда сая санаа авч Хасуу тойши-сан хаатоосон таныг над руу явуулсан гэж сая утастлаа. Та ирээд их хүлээв үү? Гэж чанга хэлтэл буудлын гол хаалгаар Хатогийн жолооч орж ирж яваа харагдлаа. Би дөнгөсөө ирлээ. Жолооч хүрээд ирэх шиг боллоо. Та юм авчруулах уу? Гэж Хасуу тойши хэлтэл Сувда хэрэггүй. Дээрээс үйлчлэгч нар авчирч яваа. Гэхэд сонин гарчиглаж суусан залуу суудлаасаа өндийж Сувдараа чөглөхийг ажигласан Хасуу тойши түүнийг Сафроновын туршуул гэдгийг төвгүй хэмэдлээ. Тэрээр Сувдаг ажиглаж байсан ажээ. Сувдагийн тэшиг үйлчлэгчнэр авчирсан тул тэд буудлаас гарлаа. Гэтэл өнөө залуу хаалгач өвгөн рүү тонгойж ямар нэг юм шивнэг шиг болоод цаашаа эргэхийг аживал
утсаар илтгэх гэж явсан болов та. Харин хаалгач өвгөн хасуу тойши сувда хоёрын сууж явах тэрэгний дугаарыг тогтоохыг хичээсэн юм шиг буудлаас гарч ирээд довжон дээр зогслоо. Хасуу тойши буудлаас гарч ирээд машинд суухтаа эгчтэйгэн хамт суусангүй. Харин жолоочийн дэргэд сууснаар сувда дүүтэйгээ ярих боломжгүй болжээ. Сувда онгоцны буудлыг хүртэл нилээд зүйлийг бодож амжлаа. Түүнийг гүйцэтгэх ёстой ажил бүтэмжтэй боловч аяна улсууд сэтгэлийнхэн үгийг хэлж чадаагүй болохоор гонсгор атал сэтгэлд нь баяр баясгал ээлжлэнэ. Учир нь тэрээр хүсэн мөрөөдсөн дүүтэйгээ уулзсан дам баяртай байлаа. Сувда дүүтэйгээ шавайган хандал ярьж чадаагүй ч гэсэн хацрын хүнсхиймсэн гэж бодож байв. Зэнгүн амьд ах уйдаан хол юмд явахтан юкис сувда хоёрын хацрыг ээлжлэн үнсээд "За охтууд минь сайн сууж угаарай. Аав нэрхэрэн нөгөө хацрыг чинь үнснэ" гэдгсэн. Зэнгүнгийн энэ үгийг сонсон сувда одоо дүүгийнхээ баруун хацрыг үнсээд дараа уулзахдаа нөгөө хацрыг нь үнсэх юмсан. Тэгвэл муу дүү минь хичнээх баярлах болдоо гэж бодно. Сувда дүүгийнхэн араас харж суухдаа "Дүү минь наашаа хардаггүй юм байх та. Сая аавта ямар адилхан харагдав. Отхон хүүхэд аавтайгаа адилхан байдаг гэдгсэн үнэн болов уу?" гэж бодно. Сувда чингэж бодохдоо эцгийнхэн царай зүсийг санаж содон тэмдэг мэнгийг нь өгөөлнө. Сувдагийн эцэг зүүн завжиндаан жижиг хар мэнгтэй ажээ. Хасуу тойши зам ширтэж явснаа халааснаас тамхиан гаргаад шүдэн зэр асаах гэснийг суудлын тэрэгний онгорхой цонхыг хаагаад "Сувдаасан тамхи татвал дургүйцгүй үстэй" гэж асуугаад эгчрүүгэн эргэн харж нэмсгэлэхэд зүүн хацарт нь гүн хонхорхой гарч дөөний голд тасхар мэнг байхыг ажиглаад сувда дотроо "Аав маань яг биеэрээ мөн байна" гэж бодоод "Бололгүй яах вэ?" гэлээ. Хасуу тойши зам ширтэн урагшаан харж суусан болохоор сувда дүүгийнхээ царайг сайн харж чадлагүй явсаар онгоцны буудал хүрлээ. Чингэд сувда хаатаатай уулзаж онгоцонд суугаад агаар төхөөрснөөс хойш хэдэн цагийн дараа хайлаараас зайдуухан байдаг нандунгийн онгоцны буудал дээр буулаа. Хаато хайларын удирдлагатай ярилцаад сувдаг хан ширээ рүү хүргэх замдаа мөстийн сүмээр дайрч нутгийн лам нартай уулзах талаар тохиролцоод унаа гаргуулж өглөө. Чингэд сувда хайлаарт нэг хоноод маргааш өглөө нь хан ширээ рүү гарлаа. Харин хайлаар амгалангийн замаар мөст сүм морж болох авч тэр зам нэлээд муудсан ажээ. Хэдхэн жилийн өмнө Японы армийнхан олзлогдсон хүмүүсийн хүчээр хайлаараас хан ширээ рүү дардан зам тавьсан болохоор тэр нь бартаагүй шулуун. Сувда нар шингэх зүг зурайсан дардан замыг ширтэн хөнгөн тэрэгний арын суудал налан явахдаа дүүгийнхээ тухай бодлоо. Гэтэл түүний бодол өөрчлөгдөж Монголын хэлний ойролцоо нутгалдаг барга айлуудыг нүүлгэж зарим хошуудын сүмийг цэргийн хуаран болгож байгааг санангууд мөст сүмийг яасан бол гэдэг бодол сэтгэлд төрнө. Сувда Монголын хэлний ойролцоох сүм хэдийг Японы цэргийнхэн хэрхэн ашиглаж байгааг ажиглах үүрэгтэй ажээ. Тиймээс сэтгэлд нь ажил төрлийн асуудал хадаастай. Өглөөний нарны ээлж нэмэгдэж, наранд халж улайдсан зам алсад зурайж, бөгчим халуун салхи сувдагийн нөөрийг шавхуурдана. Аустр Даймлер маягийн хөнгөн тэрэгний брезентэн бүхээгийг буулгасан болохоор иймэн голын сэрүүн салхи савилзэн сэтгэлд таатай. Жолооч иймэн голын хойгуур зурайсан дардан замыг дагсаар хүйн голын гүүрээр гарангууд тэргэн зогсоолоо. Сувдаасан та бууж биеийн чилээ гаргахгүй юу? Одоо дахиад гол тааралдахгүй шүү гэд жолооч машиныхан усыг сэлбэлээ. Сувдаг тэргнээс буухад
Голын гүүрэн дээр байгаа цэргийн хээрийн цагдаа нар гүүрийн хашлаг түшин зогсож сувдааг ажиглана. Тэр гүүрээр гарсан тэрэг бүхнийг зогсоон шалгадаг байлаа. Сувдагийн сууж шива тэргийг зогсоож шалгаагүй болохоор удирдлагаас нь тусгай үүрэг авсан илэрхий болоо. Жолооч машиндан усан сэлбэд паалантай төмпөнд ус хийгээд замынхаа тоосыг хөнгөлөн. Тэгээд цоошин алчуур гаргаж усаар норгоод сувдаад өгтөн. Сувдаасан та нөөрнийхээ тоосыг арчихгүй юу? Гэлээ. Сувда чигтэй алчуураар нүүр гараан арчаад жолоочо нааша суугач хоёулаа жаах юм идий гэхэд жолооч түүний дэргэц ирж суулаа. Тэгээд хээрийн аялалд зориулсан жижиг цагаан бүтээлэг дээр дэлгсэн зуу шиг харсан жолооч яасан дог юм бэ? Давсалсан гампу гэж дуу алдахад сувда хээрийнхэн цүнхнээс сакай гаргалаа. Үүнийг үзээд жолооч баярлсан нүдээр сувдаа руу хараад сувдаасан ямар сакай вэ гэж асуулаа. Шингэж үдийн хоолыг орлсон замын зуушаан дуусангууд тэд алсын замдан хурдлав. Жолоочийг Исидо гэдэг. Тэрээр хайлярдах армийн төлөөлөгчийн газар тэрэг барьдаг ажээ. Хүийн голоос өртөө шахам явсны дараа замаас гарч мөс цүмийг зорилоо. Тэгээд нэлээ явж байснаа Исидо сувдаасан мөс цүм тэр харагдаж байна гэлээ. Сувда суудлаасан өндийж сүмийн зүг харлаа. Тэр жижиг сүмийг хааж цэргийн хуаран босгосон эсхийг сувда мэдэх ёстой ажээ. Хийдийн жижиг хэрмэн хашаанд барилгын материал хурааж бүтээсэн агаад цэргүүдээр мануулжээ. Исидо-сан энэ сүмд лам нар бий юу? 5 лам байх ёстой. Гэхдээ өчигдрөөс нүүсэн байхаа. Манай нэг жолооч наашаа барилгын материал зөөдгийм өчигдрөө уулзахад 5 лам халуун аршаан руу явсан гэж байсан шүү. Энд сүм барих гэж барилгын материал авчирдаг юм уу? Цэргийн бэхлэлтийн материал татаж байгаа юм уу? Хойдон жилээс цэргийн барилга бэхлэлтийн инженерийн ангууд ирэх байх. Ер нь Синто ёсны сүм барих юм гэсэн шүү. Энд чинь манай тусгай арим нэрж байрлах учраас сүм бариулна гэж манай дарга нар яриад байдаг болсон байна лээ. Армийнхан энэ эзгүй газар ирж хээрийн сургууль хийх юм уу? Ер нь хээрийн сургууль хийж баймаар цэлгэр газар байна шүү гэж сувда гэнэггүй хэлэхэд Исидо Монголыг улааны нөлөөнөөс тусгаарлаж хуучин засаг төрийн сэргээх их ажлыг манай арим эхлэх ёстой юм гинлээ. Хойдон жилээс энд нэлээм болох байх шүү гэлээ. Исидо мөсцөм очих зам дээр байсан хээрийн цагдаа нарт бүртгүүлээд цаашаа явсаар сүмийг нар бүтэн тойрлоо. Тэгээд нэг жижиг шавар байшингэн дэргэд ирж зогсоод эндхийн лам нар энэ байшинд амьдардаг байсан юмсан. Өчигдөр манай цэргүүд энд байрлсан гин. Би ийшгээ нэг ороод ирье. Миний хүргээ ахын дүү энд байгаа. Энд хөрснөх нэг уулзчаад явъя та. Гэт тэргнээсээ буулаа. Сүмийн иргэн тойрон торон хашаа босгож дотор нь барилгын материал хураасан агаад армийн инженерийн албаны дөрөв товдсон өссөн баг дарга нар холхилдон. Сувда торон хашаа дах материалын байрлал харуул манааны байрыг ой тондон бүрдхэн тогтоож аваад сууж байтал Исидо хурчирлээ. За сувдаасан та уйдвуу. Таныг баггүй хүлээлгэж эхэлье. Гэхэд энд монгол лам нар байхгүй болохоор дэмий наашаан зүглэж цаг гарцадлаа. Уг нь лам байвал нэг ерөөл авахуулаад адис хүрчихье гэж бодсон юм. Миний жил орж байгаа болохоор хол юмд явхаараа сэтгэлийнхэн сэвийг арилгуулахгүй бол санаа амардгүй маа. Ер нь энд чинь том хот байгуулах янзтай байх чинь вэ гэж сувда ерийн байдлаар хэллээ. Хойдон жилээс хэд хэдэн дивиз энд ирвэл шинэ хот үүснэ гэсэн үг. Гэд Исидо цэргүүдийн дунд тархсан зуурхлын талаар зохиолглаа. Шингэд Исидо жолооныхан ард сууж тэргэн асаалаа.